За ингээд одоо бүгдээрээ төгөлтийн функцийнхаа хэлбэрийг одоо тайлбарлая. За бидний зарлага бол энэ функцийн тодорхой хэлбэртэй танилцахад бол оршиж байсан. За юуны өмнө бол энэ функцийнхаа хоёр хязгаарын утгыг нэмэлж үзье. За ингээд ямар нэгэн бодисыг бол 0-аас одоо бага температуртай тэгээс ялгаатай температуртай байх үед бол тийм хөдөлгөөнгүй байх молекулууд бол олдохгүй. Өөрөөр хэлбэл тэний бүх молекулууд бол тодорхой их бага хэмжээний хурдтай бол хөдөлж байна. За ийм учраас хурд нь багасхад бол тийм тэр бага хурдтай олдох молекулын тоо бол энд цөөхөн юм. За мөн хит их хурдтай молекулын тоо бол бас цөөхөн байх юм байна. За энэ бол түрүүний молекулуудын атомудаас харагдчихсэн. За ихэнх одоо молекул буюу атомууд бол ойролцоо бол хурдтай энэ одоо завсагт бол оршиж байгаа юм байна гэдэг нь бол харагдсан. За ингээд хурд маань бол ерөнхийдөө 0-аас хязгааргүй гэсэн бол завсагт утга авах юм байна. За энэ хуулийг бол 1860 онд Английн физикч Максвелл бол тогтоосон байна. За Максвеллийн энэ гаргасан энэ график хуулиас бол графикийн хамгийн өндөр зэгт харуулж байгаа энэ хурдыг бол магадлангүй хурд гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн одоо боломжтой хурд гэсэн үг тийм. Хамгийн максимум бол хурд биш. Хамгийн магадлангүй хурд гэж нэрлэж байгаа энийг. За энэ хурд бол ер нь бол температураас ядгуур авсан энэ утгандаа шууд хамааралтай нь бол харагддаг. За тухайлбал бид нэр энд графикаас бол энийг шинжилж болох юм. Жишээлбэл 500 Кельвин температуртай байх үед тухайн хийм магадлангүй хурд нь 500 м/сек орчим. Өөрөөр хэлбэл ихэнх молекул бол энэ хурдны орчим бол утгыг авч ийн гэсэн үг. Тэгээ график бол нийлээд ийм босоо харагдсан. За энийг тухайн хийм температураа 1000 Кельвин болгочих юм бол магадлангүй хурд нь бол 1000 болж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө ихэнх молекулууд бол 1000 м/сек хурдны энэ мужид бол ойролцоо оршиж байгаа гэсэн үг юм. За тэгээ графикийн налуу бол нэлээд бууж ирж байгаа тийм багасж өгч байгаа температур хэсгийг. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр хурдны төгөлт нь бол ерөнхийдөө жигд болж байгааг харуулж байгаа. За энэ бол яг одоо нөгөө энэ магадлангүй хурд бол температураас ядгуур авсантай шууд хамааралтай гэдгийг бол бид энэ хоёр томыг ашиглаад энэ хэлбэрээр нь бол гаргаж ирж байна гэдгийг харууллаа.